Манай авиа сургуулиуд бол Монгол улсын хэмжээнд төрөлсөн хэв шинжтэй цөөхөн хэдэн сургуулийн нэг. Тэгээд урлагийн боловсролын чиглэлээр 2010 оноос хойш өсгөн байгуулагдаад ерөнхийдөө 17 чиглэлийн төрлийн сургалтыг хичээллүүлж байгаа. Тэгээд ер нь бол сургуулийн жилдээ 60-аас 70% төрөлсөн сургалтанд хамрагдаж явдаг байгаа манай хүүхдүүд. Танай сургуулийн хувьд болохоор мөрөнгийн бусад сургуулиудаас ганц онцлогтой тал нь орон нутгаас аягүй олон одоо сумуудаас их олон суралцагч хүүхдүүд суралцдаг юм шиг санагдсан. Тий. Ер нь бол манай сургууль малчтай хүүхдүүд их суралцдаг. Тэгээ яг одоо манайх харьяал харгалздаг. Одоо бусад сургуулиуд бол харьяалаа гэдэг чинь манайх болохоор харьяал байхгүй яг нөгөө төрөлцөн гэдэг утгаараа альч багийн, альч хорооны, альч сумын хүүхд суралцах боломжтой гэдгээрээ бас даваа байдаг байхгүй. Одоо дизайн технологи, хөгжим, бүжиг, дуу, язгуур урлагийн ингээд нийт 17 төрлийн анги байна. Одоо ингээд 10 оноос хойш 10 жилийн хугацаанд яг манай урлагийн чиглэлээр 200 гаруй төгсөгч суралцсан төгссөн байдаг. Яг тэднээс 61 нь одоо бид нар судалгаанд 61 нь болохоор яг мэрэгчлэрээ яваад суралцаад төгсөөд мэрэгжлийн урлагийн байгууллагад ажиллаж байгаа. Тэр тусмаа Хүсгэл аймгийнхаа яг драмын театртаа манай одоогаар бол 5 сурагч, бүжигч, хөгжимчин хийгээд эндээ ингээд доктор сурвалжтай ажиллаж байгаа. Манай авиа сургууль нь 2019 оноос хойш Монголын хүүхдийн кино академитэй одоо лаборатори сургууль болсон. Тэрнээс хойш тэмдэглэлийн дэвтэр гэдэг хүүхдийн кинонд бас манай сургуулийн 10 гаруй хүүхд оролцож дөрөвтэйсэн. Одоо ингээд 20 кинонд манай дасцэг маань Хүсгэл аймагаас ганцхан хүүхэд одоо гол дүрийг бүтээх гэдэг ингээд оролцож байгаа одоо би бас их баяртай байгаа. Тэгээд дасцэгийнхаа цааштай уран бүтээл бас олон уран бүтээл дүрээ үлдээж олон амжилтыг гаргаж яваарай гэж бас юрэх байна. За нөө төгс жаргалын дасцэг гэдэг авиа сургуулийн 11 анги суралцдаг энэ жил 12 дугаар ангид орно. Танай анги ер нь хичнээн хүүхэдтэй вэ? Бас танаад сургуульч нэг олон дугуулангууд байдаг. Ямар дугуулан сонгож хичээлдэг вэ? За манай анги болохоор 24 сурагчтай. Тэгээ нэм жаргал багшаар удирдсан анги. За би болохоор морин уур хөөмий гэсэн сургуулийн төрөлтөнд явдаг. Хичнээн жил явж суралцж байна. За би авиа сургуульд анх 7 дугаар ангиас хойш суралцсан. Тэгээд яг 7 дугаар ангид орохдоо суралцчихсан. Одоо 4 5 дахь жилдээ суралцах гэж явж байна. За сайн байна уу? Намайг Дон Өдөр шидэг. Тэгээ авиа сургуулийн морин уурын багш шидгээ. Одоо хэд дахь жилдээ багшилж байна? Одоо 2 жил багшилсан байгаа. 3 дахь жил рүү гарч байна. Ер нь хичнээн сурагчтай. За сүүлийн хүүхд залуучууд маань морин уурыг ер нь хэр сонирхож байна? Тэгээ ер нь бол их сонирхон. Тэгээ одоо бол ер нь бол нэг жилдээ бол нэг 20 хүүхд бол яг ер нь бол тогтмол байдаг. Тэгээд нэмэгдэх хасагдах маягаар тэгээ явдаг байна. Өөрийн чинь шавнараас ер нь олон улсын тэмцээн наадманд оролцсон тохиолдлууд юу вэ? Таныг одоо шавнарын гаргасан амжилтуудаас та дурдвал? Одоогийн байдлаар бол яг авиа сургуульд багшлаа. Тэгээд ер нь бол улсын чанартай тэмцээнүүд бол амжилттай сайхан оролцсон байгаа. Яг зөв байр шинэл бол харах эзэлж амжаагүй. Тэгээд сүүлийн үед одоо жоохон цар тахлын улмаас тэмцээн наадам хаашлагтай тэмцээнүүд ер нь сүүлийн 2 жил орсонгүй. Авиа сургуульд одоо яг морин уурын дугуулыг сонгон суралцж байгаа сурагчдыг хөгжмийн зэмсгээ сургууль өөрсдөө хангаж байна. Хүүхдүүд өөрсдөө бэлдэж байна уу? Тэгээ ерөнхий анхлан суралцж байгаа хүүхдүүд бол ерөнхийдөө бол манай анги ч одоо ингээ бэлэн морин ууртай сургууль тий. Тэгээ яг цаашдаа ингээд өөрийгөө хөгжүүлээд тэгээ ар гэрээс нь болцоод дэмжиж явах юм бол хувийн хуртаач хүүхдүүд байгаа энэ сургуультыг ураж бас давхар хэрэгэлдэг байна. За манай шип бол одоо намайг ах ихэд бол яг морин уур бол төвшин гайгүй байсан. Тэгээд яг битээр бол зүйлийн хитэн жил яг сайхан сураад болсон. Тэгээд дасцгийн хувьд бол яг хүүхдийн хувьд бол хичээл зүтгэлтэй сэргэлэн тэгээд ер нь нэг урлаг спорт аль талт нь ер нь авахаал самбаатай тийм сэргэлэн хүүхд байгаа. Тэгээд одоо тэр уран бүтээлт нь бол тэгээд сайхан амжилтын дээдийг хүсэж ийн их баяртай байна.
Авиа сургуулийн одоо нийт сурагчдын хичнээн одоо хувийн юм уу эсвэл хичнээн тооны хүүхдүүд малчин айлын хүүхдүүд байдаг байна. За манай сургууль бол одоо 740 гаруй сурагчтай. Тэр 740 гаруй сурагчдын 40% нь бол малчны хүүхдүүд манай сургууль сурдаг. Тэгээ ер нь бол сумаас ирж сурна. Сурахтаа бас яг зөвхөн бэрхшээлтэй тал нь юу гэхээр зэрэг дотор байр байхгүй. Манай Мөрөнгийн ер нь Өвсгөл аймгийн мөрөн сумд дотор байр байхгүй л дээ. Одоо дотор байр баригдаад бас нэг сургуулиудын дунд ч юм уу те дотор байртай болох юм боломж бүрдэж байгаа. Гэхдээ хөдөө сумдаас ирж байгаа хүүхдүүдийн гол одоо зорилго бол би үнэхээр урлагийн хүн болно. Би бүр олон улсад дэлхийд алдартай хүн болно гэсэн хүүхдийн сайхан хүсэл мөрөөдлөөр зорилгоо хийгээд ингээ орж ирдэг. Ийм болохоор зэрэг энэ хүүхдүүд бол зайлшгүй одоо яг сурах гэсэн хүсэл тэмүүлэл байгаа учраас дотор байранд байгаа тийм ээ ая тухтай орчинд одоо хөгжим өөрийнхөө тийм ээ давтах тийм боломж нөхцөл хангагдаад ингээд одоо суралцах юм бол хүүхдүүд маань их хэрэгтэй л дээ. Одоо сүүлийн 2 жил ингээд ковид гээд сургалтын одоо хэлбэрийг өөр болсон, танхимын бус, цахимын болсон. Яг энэ одоо цахимаар хичээл орж байгаа үед малчдын хүүхдүүд одоо хэрхэн хамрагдаж байсан бэ? Хичээлийн хоцрогдол хэр бага гэж та дүгнэж байна. За энэ цахим хичээлд хамрагдах явдал бол малчин хүүхдүүд бол бэрхшээлтэй. Тэгээ ер нь бол яг одоо бага дунд ангид бол цахим хичээлийн ер нь хичээлийн хоцрогдлыг үүсэж байгаа. Ягаад гэвэл энэ нөгөө байнга телевизээр үзэж чадахгүй утсан дээр одоо дата сүлжээ те одоо ингээд тэр боломж нь бүрдээг учраас аль болохоор цаас номоор л одоо яг эдгээр хичээл нөгч үзэж шүү дээ. Тэрнээс биш яг одоо Улаанбаатар төв суурин газар амьдарч байгаа хүүхдүүдтэй адилхан цахим хичээлээ телевизээр үзээд байх боломж юм одоо инхээр л хоцрогдлыг үүсэж байгаа. Энэ хоцрогдолтой ажиллахад бол одоо манай багш нар чинь сумын шуудан, сумын машинд материалаа одоо хүүхдэд бэлдэж өгсөн материалаа явуул, буцааж авч ингэж эсвэл уулын одоо сүлжээтэй газар дээрээс минутын уншлага хийх митинг ийм одоо бэрхшээлтэй юмнууд багш нарт ч их байна, хүүхдүүд ч их байна, эцэгч тэрэндээ санаа зовж байна. Ийм болохоор зэрэг ер нь одоо малчтай хүүхдэд бол сурлагын хоцрогдол ер нь нэлээд байгаа. Судалгаагаар ч гэсэн бас гарч байгаа шүү дээ. Ийм байдалтай. Малчтын байтхан мөрөн сумын одоо захын хороолол амжиргааны төвшингөөс доогуур амьдралтай айл өрхүүд, олон хүүхдтэй айл өрхүүдэд хичээлийн хоцрогдол их үүссэн. За манай дасцыг бол айлын том хүүхэд 2 дүүтэй ээж автайгаа ингээд амьдардаг. Тэгэхээр аав нь бол одоо бас энэ адууч төгсөж жаргал гэж сайхан хүн байдаг. Ээж нь ч гэсэн одоо бас малчин юм сайхан эмэгтэй. Тэгээ ер нь эднийх бол бас юуг нь удам судар юмын судлахад бол ер нь хөдөлмөрч ийм одоо зоригтой чиглэлтэй тийм ээ. Тийм хүмүүс чинь амжилтанд хүрдэг шүү дээ тий. Тэгэхээр аймаг орон нутагтаа бол алдар одоо хүндтэй ийм одоо гэр бүл өсч хүмүүцсэн юм хүүхд юм. Тэгэхээр манай дасцэгч гэсэн бас одоо сургууль ангид хамт олон дотроо ч гэсэн бас энэ чиглэлээр өөрийнх нь төлөвшөл хүмүүжил тийм ээ. Яг одоо өөрийнхөө сонирхсан чиглэлээр сурж байгаа урлагийнхаа чиглэлээ морин хуур, хөөми гэл манай хүн чинь ер нь нэлээд их авьяаслаг юм сайн хүн шүү дээ. Тэгээд энэ хүмүүс маань бол өөрийнхөө яг зорсон тэр чиглэлээр бол маш шургуу хөдөлмөрлөж ингэ суралцдаг хүүхд юм байгаа. Тэгээд олон ч одоо уралдаан тэмцээн наадамд орсон. Энэ 20 кинонд одоо тоглох эрх авсанд нь бол эцэг их хинч ялгаагүй одоо манай сургуулийн хамт олон ч гэсэн одоо улсын хэмжээний ийм сайхан кино юунд одоо эрх авч гол дүр болж тоглох болсон тийм ээ. Энд бол маш чухал ач холбогдол үзүүлж бас талархаж байгаа. Тэгэхээр дасцгийн хувьд бол миний бодлоор бол бас кино тоглоход бол бас дөхөмтэй байх гэж бодож байна. Яагаад гэвэл манай одоо малчтын хүүхэд бол яг л одоо хураг ишгэ маллахаас эхлээл тийм ээ. Ахуй амьдрал одоо чөдөр нөх зангидах эмнэг хангалаа сургах, хурдан морой уйд соох тийм ээ. Энэ бүх юмд одоо эцэгийнхээ дагалдаал ингээл хийдэг. Ийм учраас бол хөдөөгийн амьдралыг бол илүү сайн мэдэж тийм ээ дүрдээ одоо сайн тоглох байх гэж би бол одоо бодож байгаа. Ер нь итгэж байгаа хүүдээ. Тэгэхээр дасцгийн хувьд бол бас энэ өөрийнх нь ч гэсэн одоо амьдралд бас нэг тийм баяр баясгалантай сайхан үйл явдал болж дэлгэцэнд одоо хүүхэд насндаа дүүрээ мөнгөлнө гэдэг бол бас тэр болгон хүүхэдтэй олддоггүй тийм хувь зохиол гэж багш нь бодож байгаамаа. Ер нь чиний бодлоор өв соёл гэж яг юуг ойлгодог вэ? Одоо залуу үе хойч үе яагаад өв соёлыг заавал таньж мэдж одоо өвлөн уламжилж явах шаардлагатай байд юм бол? За өв соёл гэдэг нь болохоор миний бодлоор бол одоо яг ингээд Монгол гэдэг улс биш үү? Монгол гэдэг улсын дотор ямар өв соёлтой байдгүй тэрийг хадгалж иж Монгол улс гэж байна уу гэхээс биш өөр улсын өв соёл дуусгах юм бол ингээд Монгол улс гэдэг чинь ингээд алдагдсан шүү дээ Монгол гэдэг нэр чинь. Тийм учраас яг өв соёлоо бид нэр хадгалж хойч үеэсээ хадгалж үлдчихэж Ахмад үеэсээ тийм ээ. Хойч үедээ Ахмад хүмүүсэнд бидэрт үлдээжиж ингээд бид нэг өв соёлоо авч явж иж энэ Монгол гэдэг нэр нь ингээд
өв соёлтойгоо зөв ингээ байж ах хэрэгтэй гэдэг үндсэндээ л би ойлгодог доо. Чиний ер нь хамгийн том мөрөөдөл юу вэ? Миний хамгийн том мөрөөдөл гэх юм бол юу юм да. Одоо үндэсний өв соёлоо алдахгүй юм бусдад түгээгээд хойч үедээ сануулаад дэлгэрүүлээд тэгж л явахыг би илүүд үздэг тий. Чи киноны тухай ер нь ямар ойлголттой байсан бэ? Одоо чи нэг бас шинэ кино тоглох гол дүр тий. Тийм би яг анхандаа бол киног бол яг гоо зургт мургатаар үзчихсэн л та тийм тэндээс ингэж хийх юм тэгэж хийх юм ийм хэцүү зүйлийг даван туулт юм байна гэд. Тэгээд анх би бол киног хийхэд бол ер нь амарх юм байл гэж боддог байсан. Тийм за одоо ингээл камер оройл ингэж явал ингэж гүүгэл ингээл авчдах юм байна гэж бодсон сүүл рүүгээ ингээд томрогцсмоо нөгөө юм олон судлаад ингээд лавшруулаад ойлгодог шүү дээ. Яг тэгж ойлгочихсон сүлд. Тэгээд 20 кино тоглох ачаал бүгд нь юу юм бол? Ачаал бүгд нь юу? За миний хувьд бол яг үндэсний өв соёлыг харуулсан тийм яг Монголын үндэсний өв соёлыг харуулсан эртний олдурууд ямар үнцэнтэй байдаг тэрийг л харуулах гэсэн гол зорилго юм болов гэж бодож байна. За би ч даруулагсан 2 дугаарыг яриад төгсч ирэл гэдэг. Морь уйдаг гэсэн. За тэг 2004 оноос хойш одоо 21 он хүртэл уйж байна. Уйж байгаа дунд нь хэдэн жил завсарсан. Та хүүдээ юу гэж хэлмээр вэ? Гэхдээ амжилт төсөөсэй л гэж. Тэгээд бас бодчихлоо ч тэр нэг 9 дугаараа бас нэг их ажлын бүтэмжтэйгэн болов гэж харж байсан. Нөгөө нэг хурдан мөрсөөр уралдаад хямртай бүр эхэлж байгаа болохоор тийм. Миний хүүчин бол мундаг. Би бол хүүгээ ер нь нэг хайхтар үнэлдэггүй. Бас ер нь нэг дутуу үнэлэх дуургүй. Би бол яста нэр амьдралд анхудаа ингэж хүүхдээ юм сайхан кино наадам тоглох. Тэгээд тэр чинь зүгээр нэг кино тий. Бөөр нэг тийм Монголын өв соёл хадгалах маш том маш онцлог одоо тэрийг хамгийн гол миний хүү тэрийг л одоо тэр хөдөө орон нутгаар яаж хамгаалж яаж тэр хөдөө орон нутгийн яат өв соёлдгоо тэмцдэг тий. Тэр бүгдийг харуулж чадасаа л гэж би хүүгээ хүсэж байна. Та одоо хүүдээ хандаж өгч л. Одоо миний хүү тэгээд их мундаг сайхан том хүн болоороо одоо тэгээд ярьсандаа байгаараа хэлсэндээ эзэн болоороо одоо хүн чинь бас нэг ярьсан хэлснээсээ хазаачих гэдэг амьдралд хазаах явдлаас зөндөө шүү дээ тий. Муу найз нөхдөд нөхөрлөх ганц хоёр хүний үгэнд хуурдах одоо тийм л юм битгий ороосоо тэгээд сайхан өөрийнхөө сайхан зоргоороо тэгтээ зоргоороо гэхээр бас ташуураад явахгүй шүү дээ тий. Сайхан өөрийнхөө амьдраад ингээд өөрийнхөө хүрнэсэн хүсэлтэд хүрээд тэр ээж аавынхаа мөрөөж явсан тэр сайхан нэрийг нэг сайхан тэгшгээ аваад яваарай. За өнөөдөр морин уралдах гэж байгаа тий. За тий өнөөдөр морь уралдах гэж байгаа тий. Энд чи юунд зориулсан уралдах байгаа вэ? За энэ болохоор манай одоо аавын төрсөн төгөөх нь хүүхдийн өсний найраг зориулж байгаа. Яг нь бисрэг наадам тий. Ер нь танайхан одоо тань нутгийнхын өсний найр хийхдээ ер нь морь уралдуулж наадам хийдэг үү? Тий ер нь л морь уралдуулна да. Тэнийгээс 2 нас голцоо бага нас уралдуулт. Даах шүтлэнгээс ахвалал. Өнөөдөр хэдэн нас уралдах юм? Өнөөдөр 1 л нас уралдах юм. Тий шүтлээ уралдана. Одоо хойно байгаа мөрч одоо чиний одоо уйсан мөр тийм. Миний уйж сайсан мөр тийм. Хэд хоног уйсан? За нэг ч 10 хоног уйж чинь да. Морь уйхад юу хамгийн чухал байдаг юм шиг байна? Морь уйхад уу? Морь уйхад ер нь тэгээд бол ер нь л өглөө болгон нүдийн арахаас ахвалал тэгэл ер нь битүү шинжинтэй явал тавих юм шиг байна. Яаж амралтаа явах нь уу, давтчихж явах нь уу тийм ээ. Эндээс л морь хуяа шаардна да. Би чинь багтаа их морь ундгүйсэн шүү дээ. Уусаа сонирхолгүй. Тийм төвдөссөн болохоор ч тэгт юм уу. Тэгээ хожоорч аавыг морь уйхад бас би өөрөө сонирхоод ингээд унаад өөрөө унт сураад тэгээд одоо аавын туслах үеийг хөлсөнд явна.
өртөө бөөгнүүлж ирнэ гэх мэтчил юм ажлууд хийгээл тэгэл бас морин сонирхолтой болсон доо. Энэ мормууд хэд тахвал? Мэдгүй энэ яг юу уян жоохон дутуу байгаа тий. Уяа жоохон дутуу байгаа. Тэгээд би бас анхны жил өөрөө бие даагаад уйж байгаа болохоор уяа солихын тааруулж чадахгүй нэг морь одоо уяад тэрнийхээ уяаг нь олно гэж бас нэг ажил хийдэг байхгүй юу? Яавал дахих нь. Тэгэхээр наадан болгон дээр тавьж үзэн ингэж уяал явах нь ингэж уяал явах нь гэдэг. Тийм болохоор сайн мэдэхгүй байна. Би ч нэг морь шинжихтэй жоохон тиймэрхүү. Тэгээд нөгөө нэг ер нь ааваасаа сурах зүйл зөндөө байна дөө. Зах цухаас нь тэгтээ сурчлаа. За би энэ нутагт баг сургууль төгсөөд мал жилээ тэгээд цэрэгт явж ирээд баригад хэсгийн ажил хонь маллах ажлыг давхар хийж одоо 1990 он ярьчилсан хувьсгал гартал одоо тийм ажлыг хийжсэндээ баригад хэсгийн ахлагч хонь хариулж ирсэн. Та ер нь нутаг орноо бусад одоо аймаг сумуудаас юугаараа ялгаатай гэж боддог вэ? За манай нутаг орон одоо малын бэлчээрээр бол онцгой одоо тохиромжтой. Ялангуяа хонь сүрэг, ямаан сүрэг энтерт бол их тохиромж сайтай. Ийм нутаг байгаа юм да ер нь аруулаг сумын нутаг бүхэлдээ. Тэгээ одоо яг мод багтаа өв сургамал одоо нарийн өвс одоо их амтлаг нарийн өвстэй. Одоо өнөө насд орж байгаа шүлгээр бол өстой нарийн өвс ургасан малын сайхан бэлчээртэй тийм нутгаа. За түүх туурсгалын газар бол манай суманд одоо ер нь бий. Тэгээ одоо энэ ямаат гэдэгт одоо юуна түүхийн газар байна. Энэ мөрөнгийн голын захлуу байна. Тэгээ одоо түүхийн дурсгал. Да дээр үеийн бүр эртний үеийн одоо хүн чулуун хөшөө, буган хөшөө тэр хөшөөнүүд бол манай сумын нутгаар бол эвлэг байна. Тэгээ шадарван цэнгийн живийн холбоотой одоо янз бүрийн яриа домог яриа шадарван цэнгийн живч одоо яг манай аруулаг сумын нутаг Дэлгэр хааны өврөөр одоо нутгалж исэн гэсэн их сонин түүхтэй газрууд бий. Жишээ нь морийн нарамчсан уулыг Алтан гац гэсэн нэртэй одоо тийм уул энэ тэгээд морины гац шааж исэн мунын тохоо тэр гэсэн тийм газрууд дуусахтай газрууд байна. За таныг хинийхэн гэдэг вэ? Гомсронгийн Нямсран гэдэг. За уугуул нутаг таны. Уугуул нутаг ерөөсөө энэ аруулаг. 62 тийм өвлөж авч ирсэн энэ сүмбэг талаас. За. Тэгээ тэрийгээ ер нь өстө баг 3-400 болтол өсгсөн. Тийм энэ баг өвгөн мэтэрч одоо тийм маань л олон хүүхдтэй амьдрал ядруул байсан. Тэгэл нөө тийм л амьдралын маань үүдэн татсан гэж хоёлаа шүтэж биширч бас тиймээ хайрлж хамгаалж явдгийг. Одоо ер нь тэгээд энэ хүүхэд багчлалын нийлсэн баг 200 одоо болж байгаа үгүй юм ч одоо нэлээ их болж байгаа. Одоо ер нь сүүлийн залуучууд ер нь тэмээ маллах ухаан хэр мэдэх вэ? Ер нь хэр мэдэхгүй болж байна. Би одоо өөрийнхөө хүүхдүүд хэлээд байгаа. Та нар одоо өөрснөө хүүхдүүдээ эрэгтэй хүүхдээ тэмээ ачаа сургаач, тэмээ хөтөлбөр сургаач. Инээ тэрий гэж одоо энэ тэмээтэйгээ харьцуулахгүй бол та нарын энэ байнгын хэрэгжилж байгаа энэ техник чинь нэг л өдөр шатхуунч байхгүй болчих юм уу? Юу яадаг юм тийх юм бол тэгээд одоо юугаараа нүүж юугаараа төлөвшөө татах юм болно шүү дээ. Тийм учраас бас малтайгаа харьцчих л юмэр ах. За та өөрөө манай үзэгч танилцуулаач. За би яг энэ Овсгол аймгийн аруулаг сумын 2 дугаарагийн Гомсронгийн сэргэлэн гэж юм малчин юм байна.
За хичнээн жил ямар одоо мал малж байгаа вэ? За одоо нэг баруун 20 шахуун жил там мал малсаа. За энэ утга усныхаа ах トゥ хөгшчүүд, залуучууд эдэндээ одоо энэ сайн сайхан аж аргалтай байгаасаа гэж хэлээд тэгээд энэ мал ахуйгаа сайн малж ажил хөдөлмөрч байгаасаа тэгээд энэ малыг бас нэг 500 толгой маллаас дээш 1 хектар гаргаж 1 хектар заахад ядалтай залуучууд бол гаргаж л байгаа. Ер нь тэгээ малаа бол чанаржуулах нь тавааржуулах нь маш их сайн. Тоон чухал шүү дээ. Тэгээ тоон чухал биш. 1000 гараад явчихараа зэрэг хэвэн тийцсэн нэгэн жигт болцгочтой хуургаш их нь зүгээр 500-аа бариад урд нь манайхан чинь нэгэн гэж байх чинь 500-аар суурилж тэрнээс илүү гаргадаг байсан шүү дээ. Тэрүүгээрээ тийм чанартай байсан байгаа юм. Энэ манай арга хичээлдсэн мал ер нь тохиомжтой. Одоо энэхүү мөрөнгийнхөө гол руу хүртээсээ л ямаа нэмдэг. Зарим аргуудынхаа энэ талтай бол ер нь хойно сарлгандаа таарсан, энэ талтай бол хавцлагчтай болохоор ямаандаа таарсан. Ийм л нутг байна. Хамгийн гол нь мал аж ахуй гэдэг юм. Тийм. Одоо ногоон байгуул биш ногоосоо тэрх мал аж ахуй энэ маань одоо улсад хижиж байгаа шүү дээ. Тийм. Ийм учраас бид нар малтай хайртай чирэл байна. Тийм. Одоо тэгтээ бид нар бол хүүхдтэй малаа өвлүүлнэ. Тийм. Ямар ч юм маршрут мөн таслахгүй. Залуучууд ер нь яг нэг дэд боловсрол эзэмшиж явчихаараа хот хүрээж хэлэх ерөнхийдөө сонирхолтой байдаг. Гэтэ одоо та хоёрын хувьд одоо нас ахих тусам одоо мал малахад бэрхшээлтэй болж байна. Одоо бэрхшээлтэй болгүй гэдэг. Яг хүмүүс бол яг нэг ийм шүү байдаг. Ер нь төвлөнийг амархан амьдрий төөрл явъя гэсэн байл төврөө маш их шүрч юм. Энэ Монголын мал аж ахуй бид нар тэжээж байгаа болохоос Монголын мал аж ахуйд үрдээс залуучуудыг бол ер нь л одоо өвлөлхөл хэрэгтэй байгаа. Тэгээс манайхан төвөөрч байгаа, өвлжж байгаа. Одоо бид нар малаа маллууд машинтай байна. Тэр төв хүмүүсээс дутгааргүй сайхан амжилт телевизээр тавьж байна. Унаа моцикл унж байна, машина унж байна. Ямар дутуу мал цатгад юм бэ? Малаа зарч байна. Малаа сайн өсгөх тэр хүний амьдрал өшөөл сайн юу? Тийм. Малаа сайхан өсгөх юм бол тэр хүний тэр өрхийн орлого өшөөл арвиж шүү дээ. Тийм. Тэгэхээр одоо малыг өсгөх хэцээ чанж болох. За би бол яг хөвдөө бол ингэж боддгийн. Төв газар байсан ч гэсэн аав ээжийнхээ мал өв соёлыг алдахгүй. Тийм ээ. Ферм ч юм уу аж ахуй ч юм уу ажилуулад энэ одоо мал аж ахуй соёлоо ингээд үргэлжлүүлээд явах нь л гэж дотор боддtiin. Тэрийг ч хэрэгжүүлэх болно гэж. За хүн болгон одоо хөсгөл далайн аль гоё гэж ярьдаг шүү дээ тий. Миний хувьд бол энэ мал сөрөг бэлчээр нь айгүй их таалагддаг. Мөн онгон дагшин байл нь айгүй их таалагддаг. Юу нь ч өөрчлөгдөөгүй, юу нь ч хэвдрээгүй тийм ээ. Одоо энэ тайг гэж байна тий. Тэрүүгээр тэрэн л би их онцлогтой сайхан гэж хэлэн тий. За миний хувьд бол одоо энэ 20 гэдэг кино маань одоо үндэсний өв соёлын бахархлыг одоо харуулсан кино. Тийм учраас бас ирээдүйн хойчуудаас нэг үндэснийхээ өв соёл ийм зүйл байдгийн ингэж авч үлдсэн гэдэг ойлголтыг бас багчлаа ойлгуулж хувь нэмрээ оруулах байх гэж бодож байна тий. Тэгээд бас наагураа илүү зүйлээ нэг гэхээр одоо киноны зураг авалт тийм ээ. Тэрэнд одоо ямар хөө зүйл оролцдог, яаж хийдэг, ямар цаг үед хийдэг тийм ээ. Тэр бас их мэдлэгтэй болох байх гэж бодож байна тий. Ивэлжилтэй хүнийг өрн залж эрхэм олон түмэндээ өрчлөн гэлж алтан хайчны амийг нээж амь насыг нь даатгаж мөнхөн хайчны амийг нээж мөнх насыг нь даатгаж ган хушуутай алтан бориултай хайчаараа гар мотор бүхийдээ дамжуулан үргэж баруун талаас нь ахын бол бадамгийн хоо цэцэг дэлгэрч юм уу зүүн талаас нь ахын бол зөвлбөр эрдэнэ тодорч юм орой дээрээс нь ахын бол оюун ухааны нэмэгдэж юм ар шилэн дээрээс нь ахын бол авууга охин төгөлдөр бөөмөд эрхэм хайртай хүүгийн эрдэм чадлыг нь дурдвал номонд мэрэгэн нойрон цэргэл дайн дотор далай тусч
үрээ танихгүй өнөр баян үрээгээ танихгүй хурдтай баян болж нас өдрөөр урт найр наадмаар баярсан гэлээ наадмаар баясан явахыг өөдөөд нь өрөөё. Үрээ. Thank you.